같이 기도하겠습니다. залбираад эхэлцгээе. 거룩하시고 살아계신 하나님 아버지, 은혜와 사랑을 진심으로 감사드립니다. Ариун бас амьд оршигч хийсэн бурхан танда чин сэтгэлийн талархлыг өргөе. 하나님께서 저희들에게 하나님의 말씀으로 찾아와 주시고 은혜 내려주시는 것을 감사드립니다. Эзэн минь та өөрийнхөө үгээр биднийг хайн нэрч бидний нэвүүлсэлж та өөрийнхөө ивэлийг өгдөхийн төлөө танда чин сэтгэлээс талархал өргөе. 저희가 회개해서 저희 마음이 깨끗해지고 하나님 앞에 합당한 저희가 될 수 있도록 도와주시옵소서. Эзэн минь бид таны өмнө гимшиж, дэмшүүлж таны өмнө үгээр тань өөрчлөгдснөөр таны таалалд нийцсэн хүмүүс болоход тусалж өгөөч. 이 시간에도 하나님께서 영광을 받아주시옵소서. 예수님의 이름으로 기도드립니다. Эзэн минь энэ цагт бас та мөнгөрт алдрыг авах болтугай. Энд талархал өргөе. Эзэн Есүсийн нэрээр залбирэн гуйж байна. Амин. 아멘. 네. 오늘 이사야 44장입니다. Өнөөдөр хэдүүлээ Исая номны 44-р бүлэг үзэж байна. 네. 지난 시간에는 제가 좀 몸이 좀 안 좋아가지고 강의하는데 좀 힘들었던 것 같아요. 네. Тэгээ өнгөрсөн хичээл дээр нэг пастрын биеийн жоохон тааруу байсан гэнэ. Тэгээд нэлээд жоохон бэхжил заахтаа жоохон тухгүй байсан байх гэдэг. 네. 이제 여러분들, 괜찮아서 요새? 네? 이제 많이 좋아지시나요? 괜찮아요. 네. 다행이네. 네, 네, 말고 왔으니까. 네. 이사야 44장은 신실하신 하나님에 대해서 말씀하고 있습니다. За Исая 44-р бүлгийг харах юм бол бидний одоо итгэмжт бурхны талаар хэлж өгч байгаа. 그래서 이제 1절에서 이제 5절까지 하나님께서 자기 백성들에게 생명수, 생수와 복을 주시겠다고 말씀하고 계세요. За хэдүүлээ сая 44-ийн 1-ээс 5 дугаар эшлэлийг харах юм бол энэ дээр харахад эзэн бурхан өөрийнхөө арт өмнөдөд тийм амийн булаг бас өрөөлөг өгтлөөр гарч байгаа. 1절부터 5절 한번 읽어주시겠어요? 네. За би 1-ээс 5 дугаар эшлэлийг уншия. Харин одоо миний зарц Яаков, миний сонгосон Израиля сонсогдсон чамайг бүтээж чамайг ихийн хэвлэгээс үүсгэсэн чамд туслах эзэн ингэж айлдж байна. Бүү миний зарц Яаков, миний сонгосон Ишурна. Учир нь би ангамал газар дээр ус асгаж, хуурай газар хорь хуурсгана. Би үр удам дээр чинь сүнсээ асгаж, хойч үе дээр чинь өрөөлөө өгнө. Тэд усны урсгалын дагуух улаангар мод мэт өвсөн дунд соёолно. Нэг нь би эзнийх гэн, нөгөө нь би Яаковын нэрээр дуудагдаж, өөр нэг нь гар дээрээ эзнийх гэж бичин Израилийн нэрээр хоглоно гэсэн. Амен. 네. 나의 종 야곱아 이렇게 말씀을 시작하고 계시죠. За тэг эхлэхдээ хэлсэн те. Миний зарц Яаков гэж хэлж байгаа. 또 나의 택한 이스라엘아 그러셨어요. Тэгээ бас дахиад үсгэлэр нь миний сонгосон Израиля гэж хэлсэн. 예, 우리는 다 이스라엘 백성들이죠. За бид нэр бас ялгаахгүй энэ Израиля гэдэг нэрэн дотор хамаарагдаж байгаа тийм ээ. 우리는 혈통적으로는 아브라함의 자손이 아니지만 영적으로 그리스도 안에서 참 이스라엘 백성이 되었어요. Хэдүүлээ бол яг цусан төрлөөр ярих юм бол Авраамтай хамааралгүй хүмүүс. Гэхдээ бид нэр эзэн бурхан дотроо итгэл дотор ярих юм бол тэ нэг Израильчуудтай тэ ижилхэн хүмүүс байгаа.
에베소서 2장에 보면 말씀하셨어요. 에베소 За. 2장 11절, 12절. За хэдүүлээ Эфес номны 2-ын 11 12-ыг харах юм бол тэрэн дээр гол гарч байгаа. Эфес 거기 2-ын 11 12. 2장 11절부터 13절까지 좀 누가 좀 읽어주시겠어요? 다른 분이? За манай эдээс нэг нь уншиж өгөх үү? Эфес номны 2-ын 11-ээс 13 дугаар эшлэлийг уншиж өгөөрэй. Эфес номны 2-ын 11-ээс 13-ыг. 네. 11-ээс 13 тийм ээ. За. Иймд санагтун та нар урд махбодороо харийнх байхдаа махбодтой гараад хослуулсан гэж нэрлэгдэхсдээр хослуулаагүйчүүд гэж нэрлэгдэж байв. Тэр үед та нар Христгүй бас Израилийн иргэншилд гадных амлалтын гэрээнүүдэд харийнх ертөнцид ямар ч найдваргүй мөн бурхангүй байлаа. Харин нэгэнтээ алс хол байсан та нар идүүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов. Амен. 네. 우리는 혈통적으로, 육체적으로, 예, 이스라엘과는 아무 상관이 없는 사람들이죠. Хэдүүлээ бол тэ Израильтай одоо бие махбодын төрлөөрөөч тэр цусны төрлөөрөөч тэр ямар ч холбоорлого тий хамааралгүй байсан. 우리는 이방 사람들이죠. Тэгээ бид нар бол тэдний хувьд л харь хүмүүс. 그런데 그리스도 안에서 그리스도의 피로 가까워졌다고 말씀하셨어요. Тэгээ бид нар харин яасан гэхээр Христ дотор тий түүний цусаар биднийг ойртуулсан гэж хэлсэн. 그 말씀은 이제 에베소 1장 7절에 있는 말씀하고 연관되는 말씀입니다. За тэгээд бас Эфес номны 1-ийн 7 дээр бас энэ агуулга гарч ирж байна. 그 제가 말씀드리는 성구들은 그 성경 옆에다가 이렇게 성경책에다가 이렇게 작은 글씨로 이렇게 메모해 주시면 좋겠습니다. Таад маань одоо жишээлбэл пастор ингээд тэрийн тэд дээр хэлж байгаа, эдийн нэг дээр хэлж байгааг харж байгаа шүү дээ, тийм ээ. Эд агуулгуудыг нь бас сайн тэмдэглэж аваарай. 그래서 나의 종 야곱, 내가 택한 이스라엘아, 이제 너는 들어라 말씀하셨습니다. За тэгэхээр үсгэлээр 44-ийн 1 дээр тэгсэн тийм ээ. Миний зарц Яаков, миний сонгосон Израиль чи одоо сонсоорой гэж хэлсэн. 하나님의 음성을 듣는 거죠. Өөрөөр хэлбэл Бурхны үгийг сонсох талаар ярьж байна дээ. 네, 하나님의 말씀을 통해서 하나님의 음성을 듣습니다. За тэг үгсний үгээр дамжуулаад Бурхны үгийг дуу хоолой сонсох талаар ярьж. 네, 2절에 너를 만드시고 너를 태에서 지으신 여호와께서 말씀하신다 그러셨어요. За тэгээд 44-ийн 2-ыг харах юм бол чамайг бүтээж, чамайг эхийн хэвлэлээс үүсгэсэн, чамд туслах эзэн айлтж байна гэж хэлсэн. 주께서 너를 도와주실 거니까 두려워하지 말라는 거죠. За юу гэсэн гэхээр эзэн чинь чамд туслах учраас чи битгий айгаарэ гэж хэлсэн. Амен. 예, 저희도 하나님께서 도와주실 거다는 걸 믿고 두려워하면 안 되겠습니다. Бид нар ч гэсэндээ тийм ээ эзэн бурхан маань танд туслана, надад туслана гэдгийг бид нар санахдаа айдастай ингээд эвлэрч болохгүй. 근심, 걱정, 염려 이런 거 하면 안 되겠어요. Тэгээ бид нар юу гэдэг те санаа зовөр одоо сөрөг бодлууд те ирээдүйн хандсан найдваргүй ийм хандлагуудад ерөөсөө одоо найр тавьж болохгүй. 우리가 어쩔 수 없이 사람이기 때문에 근심하고 걱정할 수는 있는데 예, 빨리 그걸 이겨내고 하나님께 기도하고 하나님께 다 맡겨버려야 돼요. Тэгээ бид нар мэдээч хэрэг хүн чинь дотор янз бүрийн бодлод орж ирдэг санаа зовөр тэ нэг буруу бодлууд ингэвэл яах вэ гэсэн эргэлзээнүүд орж ирдэг. Гэхдээ бид нар тэр болгон дээр нь тэр бодлуудыг өгшүүлэхгүйгээр гэс таслаад
эзэн бурханд хандаад даатгаад хэрөөгөө залбирах хэрэгтэй. 아멘. 하나님께서 너를 만드셨다. 너를 태에서 지으셨다. 이렇게 말씀하셨어요. Тэгээ хоёр дээр тэгсэнтэй чиний бурхан чинь чамайг бүтээсэн, чамайг эхийн хэвлэлд ингээ бойжуулсан гэж хэлсэн. 24절에도 말씀하셨죠. 24 дугаар эшлэл 24 дээр бас хэлсэн байгаа гэж. 또 아멘. 그러니 49장 14절에서 또 말씀하셨어요. Одоо энэ 44-ийн 24 дээр хэлсэн бас 49-ийн 14 дээр бас хэлсэн байна. 49장 14절부터 보면 하나님께서는 우리를 잊지 않으신다고 말씀하셨습니다. За тэгээд 14-ыг гарах юм бол бидний бурхан биднийг мартаагүй гэдэг талаар харж байгаа. 하나님은 저희들을 잊지 않으세요. Тэгээ бидний бурхан биднийг мартдаггүй. 저희가 하나님을 잊어버리는 겁니다. Бид нар харин эсэргээрээ эзэн бурхан байгаа бүтээгчээ мартцсан явждаг. 내가 택한 여수루나 2절 마지막에 말씀하셨습니다. Тэгээ хоёрын сүүл дээр өгсөн гэхээр миний сонгосон Yeshuruna гэж хэлсэн. 여수루는 의로운 사람이란 뜻이에요. 의로운 자다. Энэ Yeshurun гэдэг нь болохоор зөвхт нэгэн гэсэн утгатай үг юм байна. Зөвхт хүн. 우리가 의로운 사람들인가요? Гэтэ бид нар тэр зөвхт гэдэг тогтолцоолд орох хүмүүс нь мөн үү? 우리는 의로운 사람들이 아니죠, 사실. Яг үүндээ бид нар чинь зөвхт гэж хэлэгдэх тийм хүмүүс бол биш байгаа шүү дээ. 근데 그리스도를 믿음으로 예수를 믿음으로 말미암아 의로워졌어요. Гэхдээ би яаж юм гэхээр эзэн Есүст итгэх итгэлээр Христэд итгэх итгэлийнхээ дагуу биднийг эзэн зөвтгсөн байна. 아멘. 그 신명기 32장 15절에 보면 여수론이 나오는데요. 목사님 신명기 32장 15절. 15절. Дэд хууль номны ингээд л дэд хууль номны 32-ын 15 дээрийн агуулга гарч ирж байгаа. Одоо энэ шурон гэсэн агуулга. 한번 읽어주시겠어요? 네. 자, дэд хууль номны 32-ын 15-ыг харъя. 한번 좀 읽어주세요. 네. 이제 제가 한번 네. 네. 지금 좀 빨리 32장 15절. 네. 신명기 맞죠? 네, 32장 15절. 네. 15절. За энэ дээр харах юм бол ингэсэн байна. Гэтэл Ишүрон өөхөлж тэлчлэв. Чи өөхөлж бүдүүрч тэнтэв. Өөрийг чинь бүтээсэн Бурхныг хайж, өөрийг чинь аварсан хадыг үл хойшоо гэж. 네. 여수로는 여튼 의로운 자, 또 사랑받는 자 이런 뜻을 가지고 있는데요. За одоо энэ Ишүрон гэдгийг сая хэлсэн тийм ээ. Зөвхт нэгэн гэсэн. Бас өөр утгаар хэлэх юм бол хайрлагдсан нэгэн гэж бас хэлж болох юм байна. Ийм утгатай. 하나님 백성이라는 거죠. 하나님 백성들입니다. Нэг утгаараа л эн чинь Бурхны ард түмэн гэсэн утгаар хэлж байгаа. 3절에 참으로 내가 메마른 땅에 물을 주고 마른 땅에 시내가 흐르게 할 것이며 내가 나의 영을 네 자손에게 나의 복을 네 후손에게 부어줄 것이다. 말씀하셨어요. Тэгээ сая 44-ийн 3-ыг харах юм бол цааш нь ингэж хэлсэн. Учир нь би ангамал газар дээр ус асгаж, хуурай газар дээр гойр хурсгана. Би үүр удав дээр чинь сүнсээ асгаж, хойч үед чинь ерөөлийг өгнө гэсэн. 네. 마른 땅에 시내가 흐르고 또
메마른 땅에 하나님께서 물을 주신다는 거죠. За харах юм бол тийм эзэн бурхан маань хангамал газар дээр усыг урсгаад уура газар дээр горхийг урсгах гэсэн. Амен. 몽골은 물이 많은가요? Хэдүүлээ усны талаар бодох юм бол Монголд ус ер нь хэр байдаг лээ? 몽골은 우선 바다도 없고 호수가 있습니다. 많이 있나요? Монголд далай бол байхгүй. За нуур их байдгүй гинэ. 그 땅속에 물이 많은가요? 땅속에? Ер нь газар доор ус ихтэй юм аа. 어, 어떤가요? 오왕지체 사모님. 우리는 일단 호수는 뭐 그래도 있긴 있는데 제가 알기로는 10개 정도, 20개는 안 될걸요. 음, 그래가지고 땅 속에는 그래도 또 물이 많지는 않아요. 아, 근데 예상상으로 보면 2030년까지라면 그 결핍이 물 부족한 나라가 된다고 그런 게 나오더라고요. 어, 통계 나오더라고요. 제가 알기로는 물이 부족해요. 네. 네. Тэгээ манайх чинь нөгөө нэг ер нь бол ус жоохон дөм одоо дутагдмал усд орж байгаа шүү дээ тийм ээ. 이제 생활이 좋아지고 게르에서 살지 않고 아파트라든지 이런 주택에서 살게 되면 물을 많이 쓰게 되죠. Nee. Бид нэр яг урд нь нүүдэлчин амьдралтай байсан. Гэтэл одоо яаж юм гэхээр суурьшмал болоод орон сууцнд амьдраад эхлэх тусам ус гэдэг зүйлийг амж мэдхгүй байгаа юм тий. Дураар хэрэгэлдэг. Их хэрэгэлдэг. 근데 여기 지금 그 이사야 44장에서 말씀하시는 이 물은 하나님께서 하시는 그 생명의 역사를 가르쳐요. 영적 생명의 역사를 말합니다. Мгм. За тэр одоо хэдл энэ 44 дээр хэлж байгаа энэ усны талаар ягуулга юу гэхээр амийн одоо эзнээс өгөгддөг амийн усыг хэлж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл сүнслэг тэр одоо усыг хэлж байгаа гэсэн. 그래서 이 생명의 역사는 죽은 영을 살려내는 역사. Өөрөөр хэлбэл энэ амийн үйлс гэдэг нь болохоор тий өгсөн байгаа сүнсийг амьлуулах тий дахин замлуулах дахин сэргээх босгох энэ үйлсийг хэлж эзний үйлсийг хэлж байгаа гэсэн. 또 하나님께로부터 오는 은혜와 복을 받게 해주시는 겁니다. Тэгээ эзнээс ирдэг те ивэл болон ёроолыг авах энэ үйлс явцыг хэлж байгаа гэсэн. 우리가 예배 시간에도 이 생명의 역사가 나타나야 돼요. Тэгээ бидний хувьд ч гэсэндээ хэдүүлэнгийн маань одоо хүндэтгэл өргөж байгаа тэр цаг хугацаанд ч гэсэндээ энэ амийн үйлсүүд ингээ үйлдэгдэж явах хэрэгтэй. 성도들이 하나님 말씀 듣고 그 말씀의 은혜를 받고 하나님이 주시는 기쁨을 얻어야 돼요. Тэгээд итгэгч нар тий эзний үгийг сонсож явах үедээ ивэл авч тэр ивэлэндээ дотроос нь одоо амийг амьдруулж тэр ингээ баяр хөөр болж урсж явах хэрэгтэй. 4절에 보니까 그들은 마치 시냇 물가의 버들처럼 풀 가운데 솟아날 것이다 말씀하셨습니다. За тэгээд 44-4-өөс цааш харах юм бол тэд усны урсгалын дагуу улаангар мод мэт өвдсөн дунд соёолноо гэж хэлсэн. 생명수가 흘러 들어가는 곳에 다 살아나는 거예요. Өөрөөр хэлэх юм бол одоо амийн ус тий эзний амийн ус урссан газар болгон дээр бүх зүйлсэд ингээ амь орж амилж яадаг гэсэн. 생명수가 어디로 흘러 들어가야 되는가요? Тэгвэл энэ амийн ус хаашаа урсах ёстой вэ? 그 사람의 마음 속에, 심령 속에 그 생명수가 흘러 들어가야 돼요. Тэгэхээр энэ амийн ус гэдэг зүйл хаашаа урсах ёстой гэхээр тухайн хүний сонсож байгаа хүний зүрх сэтгэл рүү. За тэр сүнс рүү урсч ингээд цангааг нь таалах ёстой. 생명수가 들어가면 사람들이 5절에 보니까
나는 여호와의 것이다. 음. 또 다른 사람은 야곱의 이름을 부르고 또 어떤 사람은 자기 손에다가 나는 여호와의 것이다라고 기록한다는 것입니다. Тэгээ хүмүүстэй те амийн ус тухайн хүмүүсийн чихээр ороод тэр одоо сэтгэл рүү нь сүнсрүү нь урсаад ирэхлээр хүмүүс ивэл авахдаа юу гэж хэлдэг гэхээр тав дээр байгаа хгүй. Би тийм ээ би эзнийх гэж хэлнэ гэсэн. Зарим хүмүүс нь эзний нэрээр гэж ингээд дуудана. Тэгээ зарим хүмүүс нь яадаг тахил яах вэ? Бүр би эзнийхээ гэж ингээд бичүүлнэ гэсэн те гар дээрээ. 자기 스스로 나는 이스라엘 사람입니다. 라고 스스로 말한다는 거예요. 자기가 이스라엘 사람이라고. Мгм. 하, Тэгээ тэр 하- хүмүүс тэр өөрсдийнхөө амаар нэ босны. 하나님 백성, 하나님 Мгм. 백성이라고 스스로 말하는 거죠. Тэгээд тэр хүмүүс өөрсдийнхөө амар тийм ээ би бол Израиль гэж хэлнэ. Буюу нөгөө утгаараа болохоор тийм ээ би бол эзний хүн мөн өө гэдгийг өөрсдийнхөө амаар нэг гэрчилсэн гэж хэлсэн. 네. 우리가 다 하나님 백성 되었지 않아요? Тэгээд бид нэр болохоор чинь бүгдээрээ эзний ард түмэн болцсон байгаа тийм ээ. 이건 놀라운 사건입니다. Тэгээд энэ бол үнэхээр гайхалтай тийм үйл явц байгаа. 그게 뭐 놀라운 일인가? За тэгэнгүүт бид нэр ингэ энэ юу нь гайхалтай гэж асууж магадгүй. 거기 그 41장 14절 한번 보세요. 41장 14절. Исая намны 41-ийн хөдөлгөөний 14-ийг харъя. Исая 41-ийн 14-ийг харах юм бол 지렁이 야곱아 그랬어요. за энэ дээр юу гэсэн гэхээр өт Яков гэж хэлсэн баг. 너희 이스라엘 사람들아 그랬죠. Тэгээд дараа нь юу гэхээр өт Израилийн ирчүүдээ гэж хэлсэн. 지렁이 얼마나 그 보잘것없는 그 생명체입니까? Та өтийг ингэ төсөөлөд үзэх юм бол өт одоо ихэр зэрэг тэгээ өөрийгөө хамгаалах чадвартай тий хит юм одоо ихэр зэрэг өөрийгөө хамгаалах чадвартай юм тийм билээ. 지렁이와 같은 사람이 하나님 자녀가 됐어요. За энэ дээр харах юм бол яг ийм өт шиг ийм хүн одоо өнөөдөр энэ агуулгуудаар харах юм бол бурхны хүүхэд гэж бурхны хүүхэд болсон байж. 욥기 25장 6절에서도 욥기 25장 6절에 이 벌레 같은 구더기인데 욥기 25장 6절 한번 읽어주시겠어요? Ээ. За эдлээ Йов номны 25-ын 6 дугаар ишлэгийг харъя. Тэрэн дээр юу вэ гэхлээрээ за Йов номны 25-ын 6. За авгалтай мэт хүмүүн яах бол өт мэт хүний хүү ямар байх бол гэсэн. 구더기 같은 사람이고 벌레 같은 인간이라고 말씀하셨죠. Өөрөөр хэлбэл энэ дээр хэлэхээр авгалтай мэт хүн өт мэт одоо тий хүн гэж хэлсэн. 근데 구더기나 벌레가 뭐 죄 짓나요? За гэтээ хэдүүлээ бодож үзье. Авгалтай юм уу эсвэл өт ямар нэгэн байдлаараа гим үйлдэх болов буруу зүйл юм уу те хөнөөлтөй зүйл хийх болов 하나님이 하시는 일을 뭐 대적하고 하나님을 욕하고 율법을 불순종하고 그런 거 보셨어요? тэд нар одоо юу гэдэг ийм авгалтай эсвэл өртнүүд яадаг гэхээр бурхны үйлсэд цаад болоод эсвэл те одоо тийм хараал урсгаал те эсвэл энэ тэнд очиж болохгүй хэрэг тариад ингэж бодлоор та юу сонсчихсон уу? 근데 인간은 하나님 거역합니다. Харин өт авгалтай тэгдэггүй боловч хүн төрлөختөн болохоор тэгдэг. 그래서 하나님께서 멸망시키기로 작정한 건데 멸망시키려고 한 사람 가운데 일부를 하나님 백성으로 선택하신 거죠. За гэхдээ харин хүн төрлөختөн эзэн рүү одоо тэгээ эврээ өргөдөг учраас бурхан тэдгийг шийтгэхийн тулд
тэр олон дундаас нэгэн одоо үндэстнийг сонгож авсан байна. 그러니까 참 감사한 일 아닙니까? Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ? Үнэхээр талархахаар зүйл биш гэж юу? Тэ? 내 속에 생명의 역사가 있어야 돼요. Мгм. Тэгэхээр бидний дунд яах ёстой гэхээр тэгвэл бид нар яах ёстой вэ гэхээр бидний дунд амийн тэр үйлдэгддэг байх хэрэгтэй. 내 속에 생명수 강이 흘러야 돼요. Тэгээ бидний дотроос тэр амийн усны гол урсан гарах ёстой. 그래서 다른 사람에게 이걸 나누어 줄 수 있어야 돼요. Тэгээ бид нарыг харах юм бол яах вэ гэхээр бид нар тэрийг зөвхөн урсгаж байна гэдэг чинь олон хүмүүс тэр амийн урснаас хуваалцах хэрэгтэй. 내가 받은 그 은혜, Мгм. 생수의 역사를 나누어 주면 그 사람 속에 생명의 역사가 또 나타나는 거예요. Тэгээ бид нар эзнээс авсан тэр нэгүүлэлээ дотроо хадгалаад байхгүй тэрийг гадагш нь урсгаж гаргах үед миний надаас урсж байгаа тэр амийн уснаас ууж байгаа хүмүүс ч гэсэндээ бас цанган тайлагддаг. 6절에 보니까 이스라엘의 왕이신 여호와, 이스라엘의 구속자이신 만군의 여호와께서 이같이 말씀하신다 그랬어요. За хэд 6 дугаар эшлэгээр 44 6 гарах юм бол үсгэлээр эзэн Израилийн хаан түүний золигч төв төмдийн эзэн ингэж айлдаж байна гэж хэлсэн. 하나님은 우리의 왕이십니다. Тэгээ бурхан бол бидний хаан байгаа. 또 이스라엘의 구속자이세요. Бас Израилийн аврагч байгаа. 구속이라고 하는 말이 무슨 말이죠? Тэгээ 구원자 구속. 구원자 예, 구원하는 6절에서 구원자로 되어 있어요. 몽고성경에 이스라엘의 왕이신 여호와, 이스라엘의 구속자이신 만군의 여호와. 네, 요거는 그다 구원자보다는 뭐라 할까요? 하나님께서 이스라엘을 받기 위해서 이스라엘을 뭔가를 주고 대신해서 받는 자로 되어 있어요. 그래요. 음. 네. 구속이라고 하는 단어가 있는데요. 구속이라는 단어가 몽골에 있나요? 있어요. 일단은 잠시만요. 이거는 한국어로는 구속인데 전릭치거든 전릭치. 그 대가를 지불하고 그 네, 사람을 건져내는 거예요. 네. 네. За өөрөөр хэлэх юм бол золигч гэдэг үг чинь юу вэ? Золигч гэдэг үг чинь ямар нэгэн зүйлийг оронд нь өгөөд буцаад авсан гэсэн үг шүү дээ, тийм ээ? Зөвлөж авсан гэсэн үг. 하나님께서 엄청난 대가를 지불하고 우리를 죄와 사망에서부터 건져내셨어요. Тэгээ бурхан биднийг маш үнэтэй одоо төлбөр төлж биднийг оронд нь сольж авсан байж байгаа тийм. 그걸 구속이라고 말합니다. Тэгээ энийг болохоор одоо золиглолт гэж ярьж байгаа гэсэн үг. Гүсог гэдэг нь. 그래서 하나님께서는 이제는 전의 일들은 다 잊어버리고 하나님만 바라보고 나가라는 것입니다. Тэгээ бурхан юу гэсэн лээ? Би чамайг зөлсөн учраас чи өнөөдрөөс ахуулах өмнөх зүйлсүүдийг бүгдийг мартаарай гэж хэлж байгаа. 나는 처음이요 마지막이니 나 외에는 다른 신이 없다 그랬습니다. За одоо 6 дээр цааш нарах юм бол би эхэн бас эцэс. Би эхэн бас би эцэс. Надаас өөр бурхан байхгүй гэж хэлсэн. Амен. 처음이고 나중이라고 하신 말씀 계시록 1장 1장 8절에 말씀하셨어요. Бас яг энэ одоо би эхэн бас би эцэс гэдэг энэ агуулга Илчилэл номны 1-ийн 8 дугаар эшлэл дээр бас гарч байгаа.
나는 알파와 오메가다. энд дээр би бол альфа бас би бол омега гэж хэлсэн. 예, 그 헬라어의 헬라어 알파벳의 첫 자 알파, 그 맨 끝에 자 오메가죠. Энэ альфа омега гэж болох чинь грек цагаан толгойн хамгийн ихний үсэг нь альфа, хамгийн сүүлийн үсэг нь омега юм байна шүү дээ, тий? 그리고 계시록 1장 17절에서도 말씀하셨어요. За бас илчлэлт номны 1:17 дээр бас хэлсэн байж байгаа. 내가 곧 처음과 마지막이라고 말씀하셨습니다. Тэн дээр үсэлэр би бол ихэн бас эцсэн ба гэж хэлсэн ба. 구원의 시작, 구원의 완성이 예수 그리스도세요. За тэгэхээр аврал гэдэг зүйлийн эхлэл бол Иесус Христ тий. Авралын бас бүтэн төгсгөл нь бас Иесус Христ. 아멘. 모든 일을 우리는 예수님을 통해서 그 일을 해야 돼요. Тэгэхээр бид нэр альва юу ч хийсэн бэ? Иесусээр дамжуулж Иесустэй хамт хийх ёстой. 그래서 7절에 내가 백성을 세운 이후부터 나처럼 외치고 알리며 설명할 수 있는 자가 누구냐 말씀해 주셨습니다. За тэгээд харин 44-ийн 7 дээр юу гэсэн гэхээр хэн над шиг юм бэ? Тэ хэн нэгэн байвал хэлэх түн гэсэн. Өөрөөр хэлбэл юу гэхээр эртний хүмүүсийг би үүсгэснээс хойш юу болж байсныг тоочин дэс дараагаар нь хэлэх хүн байна уу гэж. 또 나와 같은 다른 신은 없다고 말씀하셨죠. За бас үсэн гэхээр над шиг юм бурхан байхгүй гэж хэлсэн. 하나님께서 외치시고 설명해 주셨다는 거예요, 우리에게. За өөрөөр хэлбэл бурхан өөрөө хашгирч бас биднэрт өөрөө тайллуудыг нь хэлж өгсөн гэсэн үг. 하나님 아주 열심히 가르쳐 주시고 또 열심히 알려주셨어요. Бидний бурхан үнэхээр тууштайгаар зааж, тууштайгаар бас мэдүүлж өгсөн. 만약 있다고 하면 장래일과 일어날 일을 알려주어라. Гэтэ тэ юу гэсэн хэрэг хэрвээ тийм бурханаас өөр бурхан нэрээ байгаа гэж бодож ивэл тэр нь хурч ирээд өнгөрсөн болон ирээдүйд хэлэх зүйл болох зүйлүүдийг хэлээд хээ гэж хэлсэн. 8절에 너희는 두려워하지 말며 겁내지 마라 그러셨습니다. За тэгээ 8-аар харах юм бол чи битгий түгшээч гэж хэлсэн. 내가 예전부터 아주 오래전 옛날부터 너에게 그것을 말하고 선포하지 않았느냐 그러셨어요. За тэгээ юу гэсэн цааш нь харах юм бол би бүр эртнээс чамд хэлсэн штэ. Би үүн эртнээс чамд тунхагласан биз дээ гэж хэлсэн. 하나님께서 오래전부터 우리에게 하나님의 말씀으로 증거해 주시고 또 직접 말씀해 주셨어요. Тэгээ бидний бурхан үнэн эртнээс ахуулаад биднэр лөө хэлж тэ сануулж тайлбарлаж өгч ирсэн. 네. 하나님 같은 나 외에 신이 없고 반석도 없고 다른 신을 내가 도저히 참을 수가 없다 그러셨습니다. Тэгээ эзэн бурхан юу гэж сануулсан гэхээр надаас өөр бурхан байхгүй гэдгийг сануулсан. Бас өөр хэрэг бурхантай чи болно гэх юм бол би тэрийг чинь төвчөхгүй гэдгийг сануулсан. Тэгээ бас надаас өөр хадан суур гэж байхгүй гэж хэлж өгсөн. Үнэртнээс. 10분 쉬었다 하시자고요. За хэдүүлээ түрдээ нэг 10 минут амарчаад буцаад оръё. 네. 10분 좀 쉬겠습니다. За түр 10 минут амрын манайхаа. Хэлцгийг хөдөлөө. 네. 네. 하나님께서 우리를 구속하셨다고 말씀하셨죠?
За хэвлээ одоо харах юм бол эзэн бидний золисон талаар ярьж байгаа тийм ээ. 구속이라고 하는 것은 값을 지불하고 Мгм. 건져낸 것을 말하죠. Мгм. Тэгэхээр золино гэдэг нь юу гэлж юм гэхээр өмнөөс нь төлбөрийн төлөөд тэ өөрийн болгохыг хэлж байгаа гэсэн. 하나님께서 Чөлөөт болгох гэсэн. Мгм. 예, 값을 주시고 저와 여러분들을 건져내셨죠. За бурхан биднийг тэ бидний өмнөөс төлөөсөн юм төлөнгуудаа биднийг мөчлүүлсэн байж. 어떤 값을 지불하셨나요? За тэгвэл бидний өмнөөс ямар төлбөр төлсөн бэлээ? 예수 그리스도죠. 예수 그리스도. Төлбөрд нь Есүс Христийг өгсөн байдаг тийм ээ. 하나님께서 또 43장 3절 4절에서도 말씀하셨어요. За тэгэхээр эзэн бурхан юу гэсэн гэхээр 43-ын 3 4 дэх ишлэлдэр ч гэсэн хэлсэн байж байгаа. Энийг 이집트를 너의 속량물로 음. 에디오피아와 스바를 너를 대신해서 주었다 그러셨죠. Өөрөөр хэлбэл юу гэхээр энэ дэр би чиний оронд Египтийг өгнө. Тэ би чиний орондоос одоо харин үндэстнүүдийг өгнө гэж хэлсэн ба. 내가 너를 사랑하기 때문에 다른 사람을 내어주고 너를 건져냈다는 거죠. Өөрөөр хэлбэл би чамд хайртай учраас чиний оронд би бусдыг ингээд золино гэж хэлсэн ба. 그래서 하나님께서 대가를 지불하시고 우리를 건져내셨다. Тийм учраас бурхан бидний төлөө тэ өндөр төлбөрийг төлөөд бид нарыг чөлөөлсөн гэж. 내가 Amen. 구원의 시작이고 구원의 완성이다. За би бол авралын эхлэл бас би бол авралын одоо төгс байдал гэж хэлсэн байдаг. 나 외에 다른 신은 없다 말씀하셨어요. Надаас өөр бурхан гэж байхгүй гэж дахин хэлсэн. 그러니까 두려워하지 말라는 것입니다. Тийм учраас гэсэн хэлээрээ тийм учраас чи битгий агаарэ гэж хэлсэн. 사람은 원래 다 두려워하죠. Тэгээ хүн ер нь хүн төрлөختөө ер нь ингээд их аимхай айдаг. 나는 두려움이 없다. 그렇게 말하면 안 됩니다. Би гэхдээ тийм учраас бид нар ихэр надад талаа айдас гэж байдгүй штэ гэж хэлэх боломжгүй. 우리는 다 두려움이 다 있어요. Тэгээ бидний хүн болгонд айдас байдаг. 죽음에 대한 두려움이 있죠. Яг үхлийн талаар хайс байгаа. 또 밤에 우리가 꿈에 그 무서운 일을 만나기도 합니다. Тэгээ шүн айдаг зүүдэндээ ч гэсэндээ нэг айдастай зүйлд толгой хараа айдаг. 또 우리가 자녀들에게 무슨 일이 생기지 않기를 늘 바라죠. Тэгээ бас хэдүүлээ бидний хүүхдэд маань үр өдөм маань ямар нэг юм болохгүй гэдгээс бас айдаг. 하나님께서 우리를 지켜주셔야 됩니다. Тэгээ эзэн бурхан маань биднийг ингээ хамгаалж өгөх хэрэгтэй тийм аврах хэрэгтэй байдаг. Аварч өгөх хэрэгтэй байдаг. 다른 신, 나 외에 다른 신은 없다는 거죠. Тэгэнгүүт хэлэхээр надаас өөр бурхан бол байхгүй гэж хэлсэн. 나 외에 다른 신, 다른 반석 없다고 말씀하셨습니다. 8절 마지막에. За энэ дээр харах юм бол эзэн бурхан юу гэхээр надаас өөр бурхан байхгүй бас найдад надаас өөр хадан сүр байхгүй гэж хэлсэн. 예, 다른 신은 다 우상이죠. Ингээд харах юм бол өөр бурхан гэдэг нь юу гэлж байгаа вэ? Одоо хиймжтэй нэг хэлж гэсэн үг шүү дээ тийм ээ. 9절에 우상을 만드는 자들은 모두 허망한 자들이다 그러셨어요. За энэ дээр харах юм бол тийм 9 дэх эшлэлийг харах юм бол хөргөдөг бүтээгч нэгнүүд нь л бүгдээрээ ямар ч хоосон ашиггүй гэж хэлсэн. 하나님보다
하나님보다 더 사랑하는 하나님보다 더 사랑하는 그 대상이 우상이에요. За энэ дээр харах юм бол бид нар те Бурханаас илүү хайрлаж байгаа тэр зүйлсүүд маань бид нар өөрсдөө ч мэдхгүй тэр шүтэн болцсон байдаг. 또 하나님보다 더 의지하는 거, 그것도 우상입니다. За бас Бурханаас илүү найдаж байгаа зүйлсүүд нь бас юу болохоор шүтэн болдог байна. 사람을 하나님보다 더 사랑한다. 그러면 그 사람이 우상이 되는 거죠. За тэгэхээр бид нар харах юм бол те хэрвээ бид нар Бурханаас илүү хүнд найдаж ивэл тэр хүн чинь хүнийг бид нар автоматар шүтэн болгож байгаа гэсэн. 돈을 사람들 돈을 또 үг. 하나님보다 더 의지하는 사람들이 있어요. Тэгээ зарим харах юм бол те хүмүүс зарим тохиолдолд мөнгөнд гээ найдраг их тэрэг тавьсан бас явж байдаг. 그것들은 다 무익한 것이라고 말씀하셨습니다. Яг гэхдээ энэ дээр харах юм бол тэдгээр зүйлсүүд бол үнэхээр ашиггүй зүйлсүүд гэж хэлсэн байна. 10절에 누가 신상을 지으며 무익한 우상을 부어 만드느냐 그랬어요. За тэгээ 10 дээр харах юм бол үсгэлээрээ хэн цутгамал хөргүүдийг одоо үйлдэлсэн бэ? Ямар ч жишээгүй зүйлсүүдийг үйлдэлсэн бэ гэж хэлсэн. 그들은 다 부끄러움을 당하게 될 것이라고 그러셨습니다. Тэгээ дараад нь үсгэлээрээ тэд нэр ингэж үйлдэлснийхээ хариуд нь ичүүрт орох болно гэж хэлсэн. 눈에 보이는 우상이 있지만 사실은 눈에 보이지 않는 우상들이 더 많아요. Хүмүүсийг харахад нүдэнд харагдаж байгаа аль хэдийн ингэж боддоор болцсон юм шүтэнүүд их юм шиг байдаг. Гэтэл нүдэнд харагддаггүй шүтэнүүд бүр илүү их байдаг. 그것을 이제 영적 우상이라고 그러죠. За тэрийг өвдөглөрөө бид нэр сүнслэг сүнслэг шүтэнүүд гэж нэрлэдэг. 우상 하나님 외에 다른 신, 어떤 형상이나 어떤 것에 내가 굴복하는 그 대상이 우상이라 그러셨는데요. За тэгэхээр үүсгэлээрээ Бурханаас өөр тийм ямар нэгэн дүрс эсвэл би ямар нэгэн байдлаар өөрөө ч мэдэхгүй толгой бүхий л мөргөж байгаа тэр зүйлсүүдийг болохоор шүтэн гэж хэлээд байгаа. 나는 무엇 때문에 하나님 말씀을 순종할 수 없다. 그게 우상이에요. Тэг хүмүүс үүдээ би энэс ийм байгаа учраас үгийг ингэж дагаж чадахгүй байна гэж хэлдэг. Тэгэж ийм байгаа учраас гэж хэлж байгаа тэр зөвл чинь өөрөөр хэлбэл Бурханаас илүү гарч байгаа учраас шүтэн болж байгаа гэсэн үг. 무엇 때문에 주의를 지키지 못한다. Тэг бас ингэдэг тийм би ийм энэс болоод эзний өдрөөс ахиж чадаагүй гэж хэлдэг. Тэгвэл тэр чинь эзнээс илүү одоо өргөгдөж гэсэн үг. 또 무엇 때문에 내가 그 말씀을 순종할 수 없다고 하면 그게 바로 우상이 되는 겁니다. Тэгэхээр хүн би ийм зүйлээс болоод энэ үгийг дуулууртад дагаж чадахгүй байна гэж ивэл тэр хүн одоо тэр ийм зүйлээс болоод гэж хэлж байгаа тэрэндээ аль хэдийн зарцлагдсан шүтэн болцсон явж байна гэсэн. 12절부터 17절까지는 우상을 만드는 것에 대해서 이렇게 말씀하셨어요. За тэгээд 12-оос 17 ишлэгийг харах юм бол тэн дээр одоо шүтэн бүтээж байгаа тийм тэр талаар ярьж байгаа. 쇠를 녹여가지고 쇠를 달궈가지고 우상을 만드는 사람이 있고요. За тэгэхээр төмрийг балбаад төмрийг давтаад түүгээр шүтэн хийж байгаа хүн байдаг. 또 나무를 가져다가 나무를 깎아서 조각을 해가지고 또 우상을 이렇게 만든다는 거예요. За бас модоор модыг давтаад модоор ингээд юу хийж байгаа шүтэн хийж байгаа хүмүүс бас байдаг. 그 나무를 잘라가지고 이제 우상 만들잖아요. 보통 사람들이요. Хүмүүс ер нь яадаг лээ модыг тайрж байгаа модоор ингээд модыг хэвэнд оруулаад ийм шүтэн ингээд хийх гэдэг. 일부는 그 나무 가지고
빵을 구워 먹고요. 음. 일부 Японд болохоор яадаг гэхээр тэр модон дотор ингэ жигнүр хийгээд 그 나, талах ингэ барьж. 그 나무 가운데 또 일부는 추울 때 불을 떼고요. Тэгээ Япончууд болохоор тэр модондоо одоо дотор нь гал ийгээд хүүтэнд те ингээд дулаан орчин үүсгдэг. 그리고 그 나머지 일부 가지고 우상을 만들어 놓고 거기에 절한다는 거예요. Тэгэн гут тэр модныхоо тэр ингээ хэрэгжилж байгаа модныхоо нэг хэсгийг нь харин тасалж аваад тэрэндээ мөрөгдөв. 사람이 어리석다는 거죠. Өөрөөр хэлбэл эндээс харах юм бол хүн те тийм одоо мунхаг те 우리 한국 사람들은 그 절, 절을 지었어요. мгм. Солонгосуудыг харин харах юм бол ийм сүм дуган хийдэг их ингээд маш сайн барьсан байдаг. 제가 어렸을 때 수학여행, 중학교 때 수학여행을 갔는데 큰 절에 그 돌을 깎아가지고 이제 그 부처를 만들어 놓은 걸 봤습니다. Мгм. Тэгээ нэг удаа энэ пастор нэг тийм нөгөө аялалд явж байгаад томоо тийм сүм харсан гинэ. Гэсэн чи тэрэн дээр бүр ингээд нөгөө чулуугаар сэтгэл гаргаад чулууг сэлэд ийцэн ийм сүмийн юу байсан хэлбэр. 그 엄청나게 큰 그 돌 위에다가 얹어가지고 그 돌을 큰 그 바위를 깎은 거예요. Мм. Тэгээ томоо сом юг хадыг тий нэг хадан дээр нь давхарлаж тавьж байгаад тэгээ тэрийг ингээд одоо хэлбэрт оруулах хэмжээ оруулах хүртэл нь тэр хадыг ингээд одоо хэмэлсэн баг. 제가 어린 마음에 야, 이거 만드는 사람들이 얼마나 고생을 많이 했을까 그런 생각이 들었어요. Тэгээ тэр үед пастор болохоор хүүхэд байсан юм л сурагч. Тэгээ тэр сурагч байх үед тэрийг харахтаа энийг хийхэд бол хүмүүс ямар их зовсон бол гэж бодож байсан ч тухай үед. 그러니까 망치하고 정을 갖다가 그 돌을 막 쪼아가지고 그걸 만든 거 아니겠어요? Тэгээ одоо тухайд одоо бодоход чинь тэрийг хийхэд бол хүн тий нэг алах одоо юу гэдгийг манайхаар цүцгэж ярьдаг тий тэр хоёртой л үтсэн бах та тий тэрийг нүдэл тий хэмлээл ингэж хийсэн байх та чулууг хэвнд оруулаад 오랜 시간 동안 그 노력을 해가지고 고생을 해서 그 불상을 돌을 새겨서 만들어 놓고 그리고 난 다음에 또 거기다가 복을 달라고 빌어요, 사람들이. тэгээ хүмүүс яадаг гэхээр маш шууд хугацааны турш тэнийг ингээ хийж бэлдэж одоо тэгээд зорж янзлж дуусчаад буцаагаад тэрэндээ ингээ мөргөдөг. 17절 마지막에도 있잖아요. За 17-өөс 나를 구원해 주소서. 당신은 나의 신입니다. 그렇게 기도한다는 거죠. Тэд нэр гараа зовж хийчихэд өгдөг гэхээр 17-гийн сүүл дээр гэсэнтэй та бол миний бурхан намайг аварч өгөөч гэд мөрөгдөг гэж. 그러나 18절에 보니까 그들은 알지 못한다. 분별할 수 없다. 그러셨어요. Тэгээ 18 дээр өсвөлөөр тэд нар бол тэрийг ойлгохгүй байна, мэдэж чадахгүй, ялгаж чадахгүй гэж хэлсэн. 눈이 있지만 볼 수 없고 Мгм. 마음이 닫혀 깨닫지 못한다 그랬어요. Тэдний өсвөлөөр нүдтэй байгаа боловч тэд нар харж чадахгүй. Сэтгэл нь хаагдсан учраас ойлгож чадахгүй ч хэлсэн. 거기다가 거기다가 빌어요. 복을 달라고 문제를 해결해 달라고 기도하는 거죠. Асуудал шийдэж өгөөч. Залбирт юу ач өгөөч, аварч өгөөч гэж залбирна гэсэн. 몽골 사람들은 과거에 뭘 많이 섬겼나요? Монгол хүмүүс өмнө яадаг гэсэн бэл юунд илүү бид нэр сурсалдаг байсан юм болоо. 뭐 몽골 분들은 Монгол орнууд нэлээд ханараар 많이 하는 것 같아. 샤머니즘으로 많이 했어. 하늘. Тэнгэр гэдэг өснө. Тэнгэр одоо тэр юу бөө мөргөл тий. Тийм бөө мөргөл. 몽골은 하늘이
좋잖아요. 몽골 하늘 같은 하늘 없죠. Мгм. Монголын тэнгэр ч одоо дэлхийд ганц байдаг тэнгэр гэдэг байна шүү дээ. Хөх тэнгэр. 19절에 보니까 사람이 생각도 없고 그 Мгм. 마음에 지식도 없고 Мгм. 분별력도 없다는 겁니다. За 18 дээр харах юм бол үсэн би хүн бодолч байхгүй тэ а ойлголтч байхгүй бас юу лээ ялгаж чадах чадварч байхгүй гэж хэлсэн. 하나님 발견하지 않은 사람은 100% 우상을 섬기게 돼 있어요. За энэ дээр харах юм бол Бурхныг ойлгодоггүй хүн үнэхээр 100% одоо шүтээд мөрөгдөх. 나는 신을 믿지 않는다. 그런 사람도 있어요. Зарим хүмүүс гэдэг би ер нь бурхангүй шүү дээ. Бурханд итгэдэггүй надад ямар нэг бурхан байхгүй гэл ингэдэг. 그런 사람은요. 자기가 자기가 신이 돼요. 자기가 Гэтэ тэр хүн 하나님이 된 거예요. гэтэ тэр хүн ядлаар тэр хүн өөрөө өөртөө бурхан болсон явчихдаг. 그 사람들은 여기 19절에 보니까 나는 그 중에 절반은 불사르고 그 숯불 위에 빵도 굽고 고기도 구워 먹었다. 그리고 그 나머지로는 역겨운 것을 만들고 나무 조각 앞에 엎드려 절한다. 이렇게 말한다는 거예요. Мгм. За тэгээд тэрийг юу гэсэн бэлэрэ тэр хүмүүс хэдlээрээ а түүнийхээ модныхаа хагасыг галт төрж тэгээд цогсон нүүрсэн дээр нь талах байрна. Тэгээд яадаг гэсэн бэ? Махширч идэн хөлтлөөр нь би бузар юм хийх үү? Эсвэл энэ модны тарцны өмнө сунж хөрмөрөх үү гэдэг ингэ шийддэг гэсэн. 그러니까 이게 사람이 생각도 없고 지식도 없고 분별력도 없다고 말씀하시는 겁니다. Тэгээ тийм учраас энийг юу гэж хэлэхээр хүмүүс нь тэгээ хүмүүс ерөөсө харилцах одоо юу гэдгийг ялгах чадвар байхгүй ойлгохгүй тэ ингээ мэдлэгч байх байна гэж ингэж тэр утгаар хэлсэн гэсэн. 하나님을 발견하지 못하면 사람은 다 어리석은 사람이 됩니다. Тэг хүмүүс Бурхныг ойлгохгүй бол өөрөө ч мэдэхгүй мунхаг болдог. 20절에 보니까 그는 죄를 먹고 마음이 미혹되어 스스로를 그릇 인도한다 말씀하셨어요. 네, 20절 교수님. 네, 20절. 네. За 20 дугаар ишлэгийг харах юм бол тэр үнсээр тэжээгддэг. Тэгээ хуурдагдсан зүрхэн түүнийг төөрөлдүүлдэг учир тэрээр сэтгэлээ чөлөөлөөд баруун гарт нь худал юм байгаа босуу гэж хэлж үл чаддаг гэсэн. 우상 섬기는 사람들은 내 오른손에 있는 것은 거짓이다 라고 말하지도 못한다 그랬습니다. Тэгээ юунд шүтэнд мөрөгдөг хүмүүс юу гэхээр миний яг баруун гартал байгаа зүйл маань худлаа зүйлээ гэж хэлж чадахгүй гэсэн. 이 오른손에 있는 것은 의지하는 대상을 말해요. 내가 의지하는 대상. 그것은 Энэ 헛된 것이고 거짓인데 음. 그렇게 말하지 못한다는 거죠. Өөрөөр хэлбэл хүний баруун гарт байгаа зүйл гэхлээр чинь нөгөө нэг хүн найдаж байгаа зүйл гэсэн юм л баруун гараараа барьсан зүйл нь. Гэтэл тэр найдаж байгаа зүйл маань өөрөө тэрийг ойлгохгүй байгаагаа ч хэл гэж мэдэхгүй ойлгохгүй байгаа гэдгийг ч хэлдэггүй. Бас энэ маань үнэн юм уу худал юм уу мэдэхгүй гэдгийг ч мэдэхгүй. Тэрийг худал зүйл гэж хэлж чадахгүй гэсэн. 그러니까 하나님께서 말씀하십니다. 21절에 야곱아, 이스라엘아, 이 일을 기억하라는 겁니다. За тэгсэн чи 21 дээр үсгэлээрээ Якова, Израиля чи үүнийг санаж аваарай гэж хэлсэн. 1절에도 말씀하셨죠? Тэгээд нэгдүгээр эшлэл дээр бас олон хэлсэн те. Сонсоорой гэсэн. 야곱은 형이 에서죠. Мгм. За тэгээ эдлээ харах юм бол Яаковын чинь Исав шүү дээ тийм. 내가 에서는 미워하고 Мгм. 야곱을 사랑하셨다 그랬어요. Яг бурхан юу гэсгэлээрээ би Исавыг үздэн ядсан харин би Яаковыг хайрлсан гэж хэлсэн байдаг.
내가 야곱은 복주고 이삭은 버리신다고 말씀하셨어요. Наадад бас юу гэхээр би 아, Яаков 에서는 버리신다. мгм. Би Яаковыг юруу нь харин Исавыг би хайнаа гэж хэлсэн байдаг. 근데 하나님이 선택하시는 거예요. 하나님이 결정하신 거예요. За тэний албад бурхан үүнийг шийддэг. 거기에 대해서 아니 하나님 왜 그렇게 하십니까? 그건 잘못된 겁니다. 그렇게 말할 수 있나요? 우리가? Тэгээ бид нар юу гэдгийг бурхан руу хадаад бурхантай арай л жоохон тий тэр хоёрт арай жоохон тийм шудраг бас халаад байгаа юм биш үү гэж хэлэх хэрэг биднэрт байхгүй. 하나님께서 우리를 하나님 자녀로 택하셨어요. Тэгээ 하나님 бурхан 결정하신 거예요. тэгээ бурхан биднийг бас тий өөрөө хүүхэд болгосон нь биднийхээр болгоод хандсан юм биш. Бурхан өөрөө тэгж сонгосон. 너는 내 종이다. 내가 너를 지었다. 너는 내 종이다. 이스라엘아, 내가 너를 잊지 않을 것이다. 말씀하셨어요. Тэгээ бас юу гэсэн гэхээр чи бол миний зарц. Би чамайг сонгосон. Тэгээ би чамайг одоо мартахгүй тий. Чи бол миний хүн гэж бурхан өөрөө хэлсэн. 그런데 그 이스라엘 백성들, 유다 백성들은 뭐라고 자꾸 말하냐면 이렇게 말한다는 거예요. 그 49장 14절 보세요. Яа 사, тэгэхээр 49장 14절. за гэхдээ Израильчууд харин эсрэгээр нь юу гэдэг нь гэхээр Исая 49-ийн 13 49-ийн 14-ийг харах юм бэл энэ дэр ингэж хэлж 한번 읽어주시겠어요? байна. Гэвч Сион эзэн намайг хайсан, эзэн намайг мартсан гэж. 하나님이 나를 버리셨다. 하나님 나를 잊으셨다. 이렇게 말한다는 거예요. Тэгээ бурхан би чамайг орхихгүй гэдэг хат чинь хүмүүс үтгэлээр бурхан намайг хайцсан, бурхан намайг орхисон гэж ингэж хэлдэг дураараа. 오늘날 예수를 믿고 하나님의 백성이 된 사람들도 이렇게 말할 수 있습니다. Өнөөдөр ч гэсэн бас ялгаа байхгүй. Есүст итгэсэн тэг бурхны хүмүүс бас ингэж хэлдэг. 아무리 기도해도 소용없다. Тэг юу гэхээр залбираад ч нэмэр алга гэж хэлдэг. 내가 하나님 섬기는데 하나님이 나를 도와주시지 않는 것 같다. Тэгээ би бурханд ингэ итгэж байгаа. Тэгээ бурхан надад туслах байх шүү гэж хэлдэг. 그렇게 말하면 안 되는 거죠. Тэгээ бид нар яг үүндээ тэгж хэлж болохгүй хүмүүс үү? 하나님을 잘 몰라서 그래요. Хүмүүс ядаглаарэ бурхан хүмүүс өөрийг бурханаас мэдхгүй болохоор тэгж хэлдэг. 하나님의 존재에 대해서 알지 못해서 그래요. Хүмүүс ядаглаарэ бурхан яг хэн бэ гэдгийг бүрэн мэдэхгүй болохоор тэгдэг. 22절에 Харин бид нар 내가 네 허물들을 구름같이 내 죄악들을 안개같이 없애버렸으니 내게로 돌아오너라. 내가 너를 구속하였다. 그랬습니다. Гэхдээ харин 44-22 дээр бурхан юу гэсэн гэхээр би чиний тий буруу үйлдэлүүдийг чинь үйл мэт би чиний нүглүүдийг чинь тий үйл шиг арчиж хайсан. Тийм арчиж хаяа зогсохгүй би чамайг зольж авсан учраас одоо ч над руу эргээч гэж хэлсэн. 하나님께로 가까이 나가는데 가장 큰 장애물이 바로 이 허물과 죄입니다. Тэгээд бурхан руу очиход тий хамгийн ингээд нэг их саад болдог зүйл бол хүний хоосон байдал бас гэм байдаг. 근데 하나님께서 이 죄악을 또 허물을 다 제거해 주신다는 거예요. Гэтэ бурхан юу гэсэн бэ? Тэр гэмүүдийг тэр одоо хоосон зүйлсүүдийг нь бурхан бүгдийг нь арилгаж өгнө гэж хэлсэн. 우리 힘으로는 이것을 제거할 수 없어요. Тэг хүн өөрийнхөө хүчээр тэрийг ингээд зайлуулна гэж байхгүй. 1장 그 18절에 하나님께서 말씀하셨어요. 1장 18절 보세요. Исаяя 네, 네네.
Исая номын 1:18 дээр бурхан анх хэлсэн байна. 거기 한번 읽어주시겠어요? Нэг. За энэ дээр ихс 1:18 дээр хүрээ дээр хилэлцъя гэж эзэн айлтж байна. Нүгэл хилэнц нүгэлчинд час улаан мэт байвч цас адил цагаан болно. Хүрэн улаан боловч ноос адил цагаан болно гэсэн. Амен. 네, 너희 죄가 주홍 같더라도 눈같이 희어질 것이고 진홍같이 붉더라도 양털같이 될 것이다. 말씀해 주셨죠? Чиний нүгэлчиндээ час улаан мэт боловч цав цагаан болно. Тэг хүрэн улаан боловч ноос адил болно гэж хэлсэн. 너희가 즐겨 순종하면 그 땅에 좋은 것을 먹을 것이다. 그랬어요. Тэгвэл та нар баярлан дуулууртад дагах юм бол тэр газрын сайныг нэднэ гэж эзэн хэлсэн. Амен. 그거는 그 죄의 문제는 내가 하나님이 해결해 주시겠다는 거예요. 내가 해결해 주겠다는 거죠. Энэ дээр хэлэх юм бол те гмийн асуудлуудыг чинь би шийдэж өгье гэж эзэн бурхан хэлж байгаа гэсэн. 내가 너를 구속했다. Би чамайг золисон штэ гэсэн. 자기의 독생자를 내어 주시기까지 우리를 사랑하신 거 아닙니까? Бидний те биднэр лөө өөрийнхөө ганц хүүхдийг илгээж өгөх хүртлээр биднийг хайрлсан штэ те. 그게 완전히 해결됐어요. 해방됐어요. Өөрөөр хэлбэл бурхан биднийг өөрийнхөө ганц хүүхдээр зөвлснөөр бидний бүр бүтэн чөлөөлж өгсөн баг. 그래서 23절에 여호와께서 이 일을 하셨으니 하늘이여 노래하여라. 땅의 깊은 곳들아 외쳐라. 산들아 숲과 그 가운데 있는 모든 나무들아 소리내어 노래하여라 그랬습니다. Тийм учраас бурхан золсон учраас яасан гэхээр 44:23 дээр гэсэн. Эзэн золсон учраас баярлан хаширхтун тэнгэрсээ. Чангаар хаширхтун газрын гүнээ. Уулс ой болон бүхий л модтой баярлан дуулцгаа. Учир нь эзэн Яаковыг зольж авсан бөгөөд Израиль дотор тэр алдаршнаа гэж хэлсэн. Мэн. 그건 하나님이 하신 거죠. Эзэн бурхан өөрийг үйлдэлсэн тийм. 그 구원에 대해서는 하나님께서 인간의 협력이나 인간의 동의를 구하지 않으세요. Тэгээ бурхан болохоор хүнтэй зөвлөлдөөл тэ хүнээс зөвшөөрөл аваад ингэж идэг биш. 그래서 그것을 하나님의 무조건적인 선택이라 그래요. 하나님의 무조건적인 선택. Тийм учраас эзэн бурханы хийж байгаа зүйлсүүд те түүний сонгоцсон сонголтуудыг юу гэдэг лээрэ бурханы одоо юу зөвлөлдөөнгөө те төгс эрхт сонголт гэж хэлдэг. 또 무조건적인 사랑이라고도 말합니다. Бас бурханы болцолгүй хайр, болцолгүй сонголт гэж бас нэрлэдэг. 또 저항할 수 없는, 거절할 수 없는 하나님의 은혜라고도 말하죠. За бас тарийг үргэлээрээ татгалзахын аргагүй эзний одоо нэгүүлсэл гэж бас нэрлэдэг. 24절부터 마지막 28절까지는 하나님의 말씀을 성취하시는, 이루시는 하나님이시다라고 말씀하셨어요. За тэгээ цааш нь харах юм бол 44-ийн 24-өөс 28 дор ишлэл буюу төгсгөлийн ишлэл хүртэл харах юм бол энэ дэр бурхны одоо тийм бурхан өөрийнхөө хэлсний дагуу биелүүлнэ гэж хэлж. 28절에 보니까 고레스라고 하는 사람을 세워서 그가 나의 모든 뜻을 이룰 것이다 그러셨습니다. Тэгээ энэ дээр юу гэсэн гэхээр 28 дахь эшлэгийг харах юм бол бурхан Кореш гэдэг нэгэн хүнийг босгоод түүгээр би өөрийнхөө бүхий л хүслийг биелүүлнэ гэж хэлсэн. 그러니까 앞으로 고레스라고 하는 사람이
나타나서 하나님의 거룩한 뜻을 성취할 것이다, 이룰 것이다 말씀하신 거죠. Өөрөөр хэлэх юм бол тийм цаашдаа тийм өөрөөр хэлбэл Кореш гэдэг нэгэн гарч ирэх ба түүгээр бурхан өөрийнхөө одоо хүслийг биелүүлнэ гэж хэлсэн. 여기 이름까지 말씀하셨어요. Энэ дээр харах юм бол бүр тэр одоо хүний буюу Кореш нэрийг хүртэл хэлж гисэн байна. 그럼 지금 이사야가 말하는 그 시점으로부터 고레스는 160년 뒤에 나타날 사람이에요. Гэтэл яг одоо болохоор Йошуа хэн Исая шинэлэр энэ хүний бүр хожим ирэх хүний нэрийг хүртэл мэдэж байна тийм. Тэгтэл яг одоо энэ Исая иш үзүүлж байгаа энэ цаг хугацаанаас хойш нь 160 жилийн дараа Кореш ингээд гарч ирж байна. 하나님은 말씀하신 거 다 이루시죠. Тэгэхээр эзэн бурхан яд вүлээ өөрөө хэлсэн зүйлүүдийг дандаа бүгдийг биелүүлдэг тийм. 24절에 내가 모든 걸 Одоо 다, 내가 모든 걸 다 만들었다고 말씀하셨어요. надад 24 дээр үсгэлэр эзэн бурхан бүгдийг нь эзэн бурхан өөрөө хийсэн гэж хэлсэн. Бүтээсэн гэж хэлсэн. 내가 구속자고 태에서 너를 지은 자다. Надад юу гэсгэлээрээ би тэр бүх зүйлүүдийг золсон гэж хэлсэн. 우리가 이 세상에 태어난 거 하나님이 정하신 건가요? 정하지 않으신 건가요? Яг л хэдlэнийг бодож үзье. Та энэ дэлхийд энэ цаг үед төрсөн нь тэгвэл эзэн бурхан тогтоосон зүйл үү тогтоогүй зүйл. 하나님 정하신 거죠. Эзэн тогтоосон тийм. Эзэн өөрөө шийдсэн ба. 또 저희가 이렇게 만나가지고 이사야 말씀을 같이 배우는 거 하나님 정하신 건가요? 정하지 않으신 건가요? Бас тэгэлээ одоо яг энэ цагт ингээ тийм хамт суугаад Исая номыг суралцж байгаа энэ цаг үеийг эзэн бас тогтоосон болоо тогтоогүй болов. 하나님 정하신 거죠. 네. Тогтоосон тийм. 아멘. 제가 여러분 직접 한 번도 본 적 없잖아요. Яг үндэ хэдүүлээ бид нэр тэгээд юу гэдэг тийм зарим хүмүүсийг хараач хүмүүс баг шүү тийм. 제가 몽골에 10번인가 11번 갔는데 지금 한 7년째 못 가는 것 같아요. Одоо жишээлбэл энэ пастор болохоор Монголд баг 10 удаа ирж ирсэн гэж байгаа байхгүй. Гэтэл тэрнээс хойш ирээгүйгээс хойш 7 жил өнгөрцөн байна гэж. 제가 이사야를 3번인가 가르친 것 같아요. Тэгээ энэ Исая номыг заадаг 3 удаа ойролцоогоор заасан юм шиг байна. Монголчуудад. Монгол 사람들 одоо гарч ирсэн 말씀하신 거죠. 네, 그렇죠. монголчуудад энэ Исая номыг 3 удаа заасан гэж. 2주간 동안에 1장부터 마지막 장까지 다 끝내고 시험까지 봤어요. Тэгээ бүр ингээд нөгөө 2-7 хоногийн турш заачаад дараад нь тусгай суугаад дахиад шалгалт төрөл авдаг гэсэн. 그리고 이렇게 유튜브 이렇게 줌으로 만나가지고 공부할 수 있어 좋긴 한데 너무 시간이 많이 걸리는 것 같아가지고 좀 미안한 마음이 듭니다. 네. Гэтэ хэдүүлээ одоо харин тэгээд бас нэг бурхан өөр арга зам гаргаж ирээд бидлээ онлайнаар ордог болсон. Зүүмээр ингээ хичээл хийдэг болсон. Гэтэ ингээ харахад яа ч юм зэрэг яг онлайнаар ороод зайнаас уулзах гэсэндээ цаг хугацаа нэлээд орж байгаа юм шиг байна. 하나님께서 정하지 않은 일은 하나도 없어요. Тэгээ бурхан одоо тэр зохицуулаагүй бурхан шийдэггүй зүйл гэж нэг ч байх. 뭐 큰일, 뭐 대단한 뭐 전쟁 같은 큰 일뿐만 아니라 아주 사소하고 예, 눈에 보이지 않는 일까지 하나님은 다 정하셨어요. Тэгээ бурхан бүр том зүйлээс ахуулаад бүр жижиг те одоо нүдэнд харагдахгүй зүйлсийг хүртэл эзэн бурхан өөрөө зохицуулсан байдаг.
거기에 단서가 하나 붙어요. 단 하나님은 죄에는 관여하지 않으신다는 단서가 꼭 붙어야 됩니다. Мм. Гэтэ хэдүүлээ харах юм бол ингээд бүх зүйлийг бурхан тогтоодог гингүүд миний гим үлтгэжсэн бурхан тогтоод юм болов уу гэж бодох гээд те. Тэр бол биш. Бурхан гимд оролцдоггүй. 하나님은 죄에는 Амен. 하나님은 죄에는 협력하지 않으세요. Бидний бурхан те гим нүгэлтэй болох тулдахгүй. Түн толигдохгүй. 거짓말하는 자들의 징조를 패하고 점쟁이들을 어리석게 만들고 지혜로운 자들을 물리치고 그들의 지식을 어리석게 하시는 분이 하나님이시라 그랬어요. За бурхан юу гэсэн гэхээр дуурамч хүмүүсийн ичээж те одоо өөрийгөө мэрэгэн болгочдгийг одоо муухаг болгож за энэ дээр үслэр би гурамч иш үзүүлэгчдийн тэмдгийг хэрэгсэхгүй мэрэг төлөвчдийг муухаг болгож мэрэгдийн ухааныг эргүүлж мэдлэгийг нь муухагд болгодгоо гэж 25 дээр 우리는 점쟁이 가서 물어보면 안 됩니다. бид нэр одоо манай соёл гэдэг ч юм ингээ үздэг хардаг хүмүүсээр явж болохгүй. 어떻게 될 것 같습니까? За ирээдүйд яах юм шиг байна гэж асуудаг хүмүүс. 잘 될까요? 잘 안 될까요? Болох нь болохгүй нь танаа үзээд өгөөч гэх юм те. 어떻게 하면 우리 아이가 성공할 수 있을까요? За яавал манай хүүхд ингээ амжилтанд хүрэх болгоё асуудаг. 어떻게 하면 가게가 잘 될까요? За тэгээ яавал бид нэр ингээ те сайн болох юм шиг байна гэж асуудаг. 점쟁이가 시키는 대로 하면 어떻게 될까요? Гэтэ хүн одоо те мэрэг төлөгч нарын хэлсний дагуу үйлдэл яах вэ? 이 25절에 이 거짓말하는 자들이 다 점쟁이들을 말하는 거예요. За энэ 25 дээр 점쟁이들. за 25 дээр байгаа те энэ мэрэг төлөгч гэж хэлж байгаа юу гэсэн утгатай лээ. Энд дээр нөгөө бүх хүмүүсийг хэлж байгаа гэсэн нөгөө хуурамч одоо чиглэл төлөгч нөр үздэг хүн одоо юу гэж хэлдэг лээ. Тэдний бүгдийг хэлж байгаа гэсэн. 그러나 하나님께서 자기 종을 통해서 하시는 그 말씀들은 반드시 이루어진다는 거 아닙니까? 26절에. Тэгээ бурхан юу гэсэн блэ? Бурхан өөрийнхөө гэсэн ч эзэн бурхан өөрийнхөө тэг хэлсэн зүйлсүүдийг болохоор юу гэсэн бэ? Би заавал биелүүлнэ гэж 26 дээр хэлсэн. 여호와께서는 자기 종의 말을 반드시 응하게 하신다는 거예요. Тэгээ бурхан өөрийнх нь зарцсан үгийг заавал ингээд хүлээн зөвшөөрнө, дэмжнэ гэж хэлсэн. 그러니까 하나님의 종들이 위대한 사람들이라는 거죠. Тэгээ бурханы тэг хүмүүс бол юу вэ? Маш тийм одоо мундаг хүмүүс шүү дээ. Тэг хүлээн зөвшөөрөгдөн гэсэн эзэн. 우리는 성경을 말합니다. 성경에 있는 것을 성도들에게 말해줘요. Тэгээ бид нэр Библийг заадаг тий. Тэгээ Библиэлд байгаа юмны талаар хүмүүст ингээ хэлж өгдөг. 그건 다 진실이에요. 다 이루어지는 거예요. 사실이에요. Тэгээ тэд нар ялах бас бүгдээрээ үнэн бөгөөд бүгдээрээ тэр чинь одоо нөө биелжэдэг. 자기 사자들의 계획을 다 이루어 주신다 말씀해 주셨습니다. За тэгээ бас юу гэсэн гэхээр өөрийнхөө элч нарын төлөвлөгөөг би бүгдийг биелүүлнэ гэж хэлсэн. 이제 유다가 이제 멸망해요. 바빌로니아에 의해서 유다가 이제 멸망합니다. За одоо ингээ удахгүй энэ цаг үеэс хойш удахгүй юудачууд энэ гэхэл Вавилонд ингээ авч явах цаг үе ирж байгаа. 예루살렘이 다 불살라지고 성벽은 허물어집니다. Тэгээ Иерусалим бүр ингээ галзчтаад эзний өргөж гэсэндээ ингээ нурдаг. 그 아름다운 솔로몬 성전은 다 불타버리고 재가 됩니다. За тэгээ тэр одоо яг одоо үед үзэсгэлэнтэй тэгээ маш тийм гоё байгаа Соломоны тэр өргөж гэсэндээ бас ингээ шатаагдчих. 거기 살던 사람들은 다 붙잡혀서 포로로 잡혀갑니다. Яа тэгээ тэнд амьдарч ирсэн хүмүүсийг бүгдийг нь баримчилж авангуудаа цөлөгт явуулна гэсэн. 여기
여기는 하나님의 도성, 시온성이었는데 Мгм. 멸망의 도성으로 변했어요. Мгм. За тэгэхээр тэд нар яадаг гэвэл Иерусалим одоо энэ бол Бурхны хот гэж ингэж одоо өргөн өөд хашгирдаг гэсэн бол буцаага тэр хот нь ямар болно гэсэн бэ? Сүрлийн хот болно гэсэн. 지금 이사야가 말하고 있는 지금 현재는 아무 일 없어요. 지금은 아무 일 없습니다. Яг одоогийн байдлаар Исая ингэ хэлж байгаа тийм. Тэгээ хэлж байгаа тэр Исаягийн үгнүүд бол аль нь ч биелэгдэг инх тайван, цаг нь инх тайван тийм хүмүүс нь яг хэвээрээ ингэ байж байна. 앞으로 이런 일이 일어날 거라는 거죠. Гэхдээ харин Исая юу гэсгэлээрэ одоо ийм боловч цаашдаа ийм биш ээ тий одоо тэр эзний юм болгон булаагдах юм өдрүүд ирж байна гэдгийг хэлсээр байсан. 그런데 그 예루살렘에 대해서 26절 중간에 보니까 그곳에 이제 사람이 살 것이다. 그랬습니다. За тэр 26-гийн сүүлийн хэсгийг харах юм бол тэнд ингээ амтан амьдрах болно гэж хэлсэн. Ингээ хүн амьдрах болно гэж хэлсэн. 또 Сарам 유다 성읍들에 대해서는 그것이 다시 건축될 것이고 폐허된 곳을 다시 세우겠다. 하나님 말씀해 주셨어요. надад бурхан Исаид үсгэлээрээ чи оршин суугч тэнд хүн амьдрна тий би та нарыг босгох бөгөөд нуранг балгасуудыг чинь дахин босгоно гэж хэлсэн. 다시 회복된다는 거예요. Өөрөөр хэлэх юм бол дахин ингээ сэргэнэ гэдэг бурхан хэлж байна. 전에는 뭐라고 말씀하셨습니까? За тэгвэл тэрнээс өмнө бурхан юу гэж хэлсэн бэлээ? 그 42장 42장 15절 보세요. 42-ийн 15 гэдлээ харах юм бол тэн дээр юу гэхээр 42장 15절 한번 읽어 주시겠어요? би уул толготыг хоослон бүх өвс ногоог нь хатаан гол мөрнийг нь арлууд болгож цүрмүүдийг нь ширгэнэ гэж хэлсэн байсан. Урд нь 내가 다 황무지로 만들어 버리겠다는 말씀하시는 거죠. өөрөөр би бүгдийг хоослно гэж хэлсэн байсан. Урд нь эзэн 풀들은 다 마르고 강은 섬이 되고 тэгээд үлээ гол нь арлууд болно гэсэн. 사람이 살 수 없는 곳이 된다는 거예요. Өөрөөр хэлэх юм бол хүн амьдрах боломжгүй газар болно гэж хэлсэн. 사람이 살지 못하는 곳은 그 참 무서운 곳입니다. Тэгээ хүн амьдрч болохгүй тийм газар гэх юм бол нэг талаараа бас аимшигтэй газар баг. 농사도 지을 수 없죠. Тэгэхээр тэнцээ харах юм бол хүн амьдарч болохгүй гэхэлэр чинь мэдээж хэрэг газар тариалан ч гэсэн эрхлэх боломжгүй 뭐 гэсэн. 가축을 키울 수도 없습니다. Тэгээ мал аж ахуйч гэсэн эрхлээд тийч малаа маллах боломжгүй гэсэн. 그리고 아주 위험하죠. 거기는. За тэгээ бас яг хэлээрээ хүн амьдрахгүй юм чинь маш аюултай байх. 여기 27절에 말씀하셨죠. 오늘 44장 27절에 보니까 기품에 대하여는 말라라. 내가 네 강물들을 마르게 할 것이다. 말씀하셨다는 거죠. За одоо 44-ийн 27 гэдэл харах юм бол энэ дэрвслээ би тэнгисийн гүнд хат гэж хэлнэ. Би урсгалуудыг чинь ширгэнэ гэсэн. 하나님께서 다 마르게 하실 수 있어요. За тэгээ бидний бурхан яадаг бүгдийг нь хатаач чадна. 어떤 사람은 돈을 잘 버는 사람이 있습니다. За зарим хүмүүсийг харахад мөнгөийг их олдог хүмүүс байдаг. 항상 돈을 잘 버는 게 아니죠, 사람은. Тэгээ хүн харах юм бол баян мөнгө олоод идэг гэж үе байдаггүй тий. 제가 몽골 처음에 갔을 때도 그 장사가 잘 되는 분을 만났어요. За тэгээ пастор анх удаа Монголд ирж явах үедээ одоо бизнес нь маш сайн хөрхөн өргөжчөж байгаа нэг хүнтэй уулзж ирсэн гэнэ. 그, 그 나강토 시장인가요? 그 시장이 큰 시장 있잖아요. 네.
거기서 장사가 음. 잘 되고 돈을 잘 벌더라고요. Тэгээ тэр хүн болохоор наран тул зах дээр зогсдог хүн байсан юм байна. Тэгээд одоо бараанууд нь сайн зарагддаг тий 8 сая явдаг ийм хүн байж. 그 제가 불러서 예, 말해줬습니다. Тэгээ пастор тэр хүн дуудсан гээ дуудаад ингэж хэлсэн. 돈을 쓰지 말고 돈을 계속 모아두라고. 어려운 일이 생길 수 있다. 몽골에 어려운 일이 생길 수 있다. 그러니까 돈을 쓰지 말고 잘 좀 모아두라고 그랬어요. Мгм. За тэгээ пастор тэр хүнд юу гэсэн гэхээр чи та ингээ мөнгө их олдго юм биш үү? Гэхдээ мөнгө олсны даруй битгий хэрэглээч. Тэгээ мөнгийг ингээ хадгалах хэрэгтэй гэж хэлжсэн нь. 근데 그분은 제가 말한 것을 이렇게 중요하게 생각하지 않았던 것 같아요. Гэтэ тэр хүнийг харах юм бол нөгөө нэг одоо пастрын хэлж байгаа үгийг нэг тоохгүйсэн гэнэ. Тоохгүй байх шүү гэсэн. 사업을 막 확장했습니다. 가게들을 막 확장했어요. За тэгэн гутаа тэр хүн цаашаа өшөө бүр нөгөө дэдэлгүүрээ томсгсон баг. 장사가 잘 되잖아요. За тэгээд дэлгүүр томсгох хэрэг тэгээд одоо бизнес ч гэсэн сайн үүснэ. 근데 몇 년 안 돼가지고 몽골이 어려워졌습니다. Гэтэл яг тэрнээс хойш үгүй хэдхэн жил болоогүй байтал нөгөө Монголд ингээ хэцүү асуудал үүсч гисэн. 어떻게 됐을까요? Юу болсон бэлээ? 그 가게들 다 없어졌습니다. 다 뺏겼습니다. Тэр хүний одоо ингээ харах юм бол Тэгээд ойд ажиллаж исэн тэр зүйлсүүд нь бүгд ингээ байхгүй. Дэлгүүрүүд нь ч гэсэн булаагдсан баг. 아파트도 집도 다 없어졌어요. Тэгээ харах юм бол тухайд те одоо орон сууцч байна уу гээч гэсэн бүгд ингээ байхгүй болсон. 그때 예, 뭐 돈을 좀 모아뒀으면 아마 더 큰 유익이 있었겠죠. Магадгүй тэр хүн ч гэсэндээ тухайн үедээ пастрын үгийг сонсоод тодорхой хэмжээний мөнгө цуглуулсан бол те тухай одоо яг хэцүү цаг үе тулгарах үед маш тийм өгөөжтэй байх байсан баг. 지금 여기 강이 흐르고 있다 그래가지고 마냥 기뻐해서는 안 돼요. За тэгэхээр бид нар ингээд манай хажуугаар гол урсдаг штэ гэдэг баярлаад байж болохгүй. 이 강이 마를 수도 있어요. За тэр гол мөрөнгийн талаар хэлээ ярьж байгаа. Тэр ивчээж магадгүй болно. 하나님께서 어떻게 하실지 우리는 잘 모르잖아요. Тэгээ бид нар яг үүндээ эзэн бурхан хэрхэн яаж ажилладаг сайн мэдэхгүй. 내가 아무리 열심히 해도 나라가 망할 수 있어요. Өөрөөр хэлбэл би ихчнэн одоо идэвхтэй маш сайн хийж байж болно л доо. Гэтэл надаас шалтгааллахгүй улс орн гамбурчуд байх уу? 그럼 어떻게 되는 건가요? Хэрвээ тэглэе гэж бодоход яа гэсэн үг лээ? 그러니까 우리는 하나님을 두려워할 수밖에 없는 겁니다. Тэгэхээр бид нар бурханаас бол эмээх гэхээс өөр арга байхгүй. 하나님은 어떤 계획을 가지고 계실까? За хамгийн түрүүнд бид нар анхаарах зүйл нь үлээрээ. За бурхны төлөвлөгөө яг юу байгаа вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. 나에 대한 하나님의 뜻은 무엇일까? Дараад нь болохоор над руу хандсан бурхны хүсэл нь юу болоо гэдгийг бид нараас анхаарах хэрэгтэй. 우리 자녀들에 대한 하나님의 뜻은 무엇일까? Ягаас миний хүүхдүүд рүү хандсан бурхны хүсэл яг юу юм болоо гэдгийг анхаарах хэрэгтэй. 또 우리 몽골에 대한 우리 교회에 대한 하나님의 뜻은 무엇일까? За тэгээ бүр цаашдсан бол манай чуулганы төлөв бурхны хүсэл юу юм болоо? Ер нь манай Монголын төлөв бурхны хүсэл яг юу юм болоо гэдгийг бид ингээ хайж ухаарах гэж хичээлж байгаа. 그것을 내가 알고 있다고 하면 어떻습니까? Хэрвээ та тэгвэл тэрийг мэдж байгааг бол яах ёстой вэ? 여기 그 28절에서는 하나님께서 고레스라고 하는 사람을 세워가지고 그 사람이 나의 모든 뜻을 이룰 것이다라고 말씀하셨어요.
За 28 дээр гэсэн тийм ээ. Бурхан Кореш гэдэг хин нэгнийг босгоод миний хончин, миний бүх хүслийг гүйцэтгэгч тэр болно гэж хэлсэн. 무슨 말인가요? Энэ юу сутгуулаа? 하나님의 뜻, 하나님의 계획은 반드시 이루어져요. God утгаараа Бурханы хүсэл, Бурханы төлөвөө заавал нэгдэг. 근데 하나님 뜻을 어떻게 우리가 알 수 있냐 이거죠. Гол нь Бурханы хүслийг биднээс бол яаж мэдэх гэж хамгийн чухал. 우리는 구약으로 말하면 하나님의 선지자들입니다. Хэдүүлээ одоо яг өөрсдөө харах юм бол хуучин гэрээний бидний байр суурь ямар байсан гэж зүйрлэх юм бол бид нар эзний сонжиж чаддаг юм байна. 선지자, Ишүүсч нар. 선견자라고도 말하죠. 미리 앞을 내다보는 사람. За тэгээ бас тэг бид нарыг одоо Бурханы хүмүүс, ирээдүйг мэддэг Бурханы хүмүүс гэж харж болно. 교인들이 찾아와가지고 아 목사님 이거 어떻게 하면 좋을까요? 물어보는데 어떻게 대답을 해야 될까요? Тэгээ магадгүй тань руу те таны одоо чуулганыч нэгтгэж хүн гэснээр одоо яах вэ? Ахлагч яах вэ? Тэгээ ахлаа пастор яах вэ гэдэг асуух тохиолдол гарч магадгүй. Та бол юу гэж хариулах вэ? 그건 굉장히 중요한 겁니다. Энэ маш ингэ чухал байгаа. 그 사람의 인생이 달려 있는 문제예요. Өөрөөр хэлэх юм бол одоо яах вэ гэж асууж байгаа тэр хүний хувьд бол тэр хүн чинь бүр амьдралаа аваад өрөөд ирсэн байгаа байхгүй юу? 그 사람 그 사람의 가족들, 자녀들, 손자들이 다 그 연결돼 있는 문제예요. зөвхөн өөрийнх нь биш. Одоо тэр асуудлаа бариад ирж байгаа хүний зөвхөн өөрийнх нь биш. Гэр бүлийнх нь, өөр хүүхдүүдийнх нь бүр цаашлах юм бол үр ач зээнээр ах энэ асуудал болцсон явж байгаа гэсэн үг тэр хүн. 만약에 목사가 그 잘못 인도하고 잘못 말해주면 어떻게 되는 거죠? За тэгвэл эсрэгээр адил бодъё. Хэрвээ пастор хүн удирдлага буруу хийгээд үгээ буруу хэлээд хүмүүст буруу зүйл заагаа авчвал яах вэ? 완전 새빨간 거짓말쟁이가 되는 거예요. Тэгэх юм бол үнэхээр худалчдаг нэр зүүн тийм. 그러니까 하나님의 종은 굉장히 중요한 사람들입니다. Тэгээ эндээс харах юм бол Бурхны зарц, Бурхны хүн гэдэг бол үнэхээр чухал гэдэг мэдж байна. 하나님께서 원하시는 것이 무엇일까? 하나님이 기뻐하시는 것이 무엇일까를 계속 생각을 해야 되는 거죠. Тэгээ хүн яах ёстой гэхээр одоо Бурхны талаар бодохдоо Бурхны энийг харж байгаа бодол нь юу бол тий эсвэл би одоо эзний өмнө яаж өөрчлөгдөж болох вэ гэдгийг бодох ёстой гэсэн. 그럼 나오미가 나를 찾아와서 물어본다고 생각해 보세요. 나오미가 나를 찾아왔다. За хэдlэрийг жишээ бодож үзье. Тань руу ингээд Наоми хурч ирээд танаас тусламж уушиж бодъё. 아, 우리가 모압으로 이사 가려고 그러는데 갈까요, 말까요? 물어봐요. За тэр жишээлх юм бол юу гэдэг те тэр ингээд нөгөө евро гад евро явах хэрэгтэй болж байгаа те явахтаа явах гэхээр би явах уугүй гэдэг асуух хэмжээнд очиж. 모압으로 이사 가려고 그러는데 이사 갈 준비 다 했어요. За тэгэн гутаа Моаб руу ингээд явах гэж байгаа хэрэг гутаа би Моаб руу нүүхүү байх уу гэдэг асууж. 갈까요, 말까요? 물어보면 뭐라고 대답해야 되죠? За магадгүй тань дээр те Наоми ирсэн. За би Моаб руугаа явах уу яа асууж байгаа танаас та бол юу гэж хариулах вэ? Итгэгч сэлийн хүн үрчээд асууж гэж бодсон бол. 아, 글쎄, Явшаад ирдэ. 잘 모르겠는데. сайн мэдэхгүй байна те. 그럼 어떻게 되는 거죠? Тэгвэл хэрэг та сайн мэдэхгүй байх гэвэл яастай? 그 모압으로 이사 가요. Би Моаб руугаа яав гээл те. 지금 여기 베들레헴에 기근이 찾아왔잖아요. Яг одоогийн байдлаар ингээ харах юм бол энэ яг энэ үед ч нэг Бэтлехемд өлсгөлэн болж исэн үе байна. 경제가 안 좋아요. Тэгээд цаг төрийн байдал, эдийн засгийн байдал үнэхээр муу болсон юм үе. 일자리가 없어요. Ажлын байр байхгүй байна. 먹고 살기 지금 힘들다고요. Тэгээд идэж уухаас болоод хэцүү үед дээр тулгарсан гэж бодъё л доо. 모압에 가면
좋다, 살기 좋다는 거예요. Тэгэхээр 모обруу явах юм бол тэнд амьдрал байна гэж сонссон гэж бодъё. 근데 목사님한테 와서 물어봐요. 갈까요, 말까요? За тэгэнгүүт тэр хүн ядлаараа одоо пастор дээр очиж асууж бас би одоо яг ингэх гээд байна явах уу гэж асууна. 아, 가지 말아야 될 것 같은데. За пасторны үг тийм. За би дэмэл юм шиг байна гэж хэлж магадгүй. 그 모압으로 이사 갔어요. Гэтэ Мообын хувьд тэгэхээр мообруу тэгээд үгийг сонсохгүй явцсан баг тухай үед. 어떻게 됐습니까? Гэсэн чинь тэр яасан бэлээ очичоод 남편이 죽었네요. нөхөр нь нас урцсан тийм. 또 두 아들이 또 죽었어요. Тэгээд бүр хоёр хөвгүүд нь нас урцсан. 과부 셋만 남았습니다. Тэгэн гутаа одоо үлдсэн хүмүүстээс чинь бэлэвсэн гурван эмэгтэй л үлдчих. 결정은 누가 했죠? Тэг яг хүндээ тэгвэл тэр хүний одоо тийш явах талаар шийдвэрийг хэн гаргасан бэлээ? 사람들이 결정한 거죠. 사람들이. Хүн яг өөрөө гаргацсан. 하나님의 뜻을 생각해 보지 않았어요. Бурхан болохоор тэг бурхны хүн болохоор бойл гэдгсэн чинь бурхны хүслийг бодож үзээгүй тэр өөртөө шийдэж явсан. 우리는 어떻게 말해줘야 되는 겁니까? Тэгвэл бидний хувьд яг ийм бүх асуудалтай хүмүүс ирлээ гэхэд бид нэр юу гэж хариулах вэ? 절대로 가면 안 된다. Хамгийн нэгдүгээртээ битгий яваа гэж шууд тулах ба. 어렵더라도 여기 있어야 된다. За тэг яасан ч гэсэн энд байх хэрэгтэй гэж хэлэх. 분명하게 말해줘야 돼요. Бид нэг аль хүнд хариулт өгөх тодорхой өгөх хэрэгтэй. 근데 희미하게 말해주면 어떻게 되는가요? За гэхдээ хэрэв тодорхойгүй өгчүүл яах вэ? 그러면 큰일 나는 거예요. Тэгэх юм бол хэвээ асуудал тань тий хэцүү болно. 그럼 목사님 주실 수 있습니까? 물어볼 수 있어요. За тэгэнгүүт ингэ тий. За тэгвэл би таны үг дагаад ингэ хийсэн чинь бурууч л яах вэ? Та хариултыг нь өөр юм пастраа гэдэг асуудаг хүмүүс. 하나님이 기뻐하는 쪽으로 가면 그 반드시 하나님이 도와주신다. 책임진다. Тэгээ ер нь бурхны хүслийн дагуу явах үед тэгээ асуудал тулгуурлаа гэж бодлоо. Тэгэх юм бол бурхан өөрөө хариулт хүлээдэг. Үүрдэг. 만약에 하나님 기뻐하지 않는 길로 걸어가면 그 반드시 망한다. Харин эсрэгээрээ чи бурхны өсч байгаа тэр газар руу явахгүй түүний эсрэг явах юм бол яах вэ? Заавал сүйрлийн зам руу явж байгаа гэсэн үг ээ гэж хэлж өгсөн. 뭐 지금 여기 강물이 흘러가고 뭐 여기서 잘 될 것 같아도 여기서 망한다. Одоо юу гэдэг тэнд үнэхээр ингээл одоо гол урсаал тэг бүх юм сайн болоод ингэж юм шиг одоогийн байдлаар харагдчих магадгүй. Түүний сонголтоор бол 하나님께서는 그 시대에 필요한 사람을 세우세요. Гэтэ бурхан яадаг тэр тухайн цаг үе болгон дээр яг тэр цаг үед хэрэгтэй хүн болгоныг босгодог. 앞으로 160년 뒤에 하나님께서 내가 고레스라고 하는 사람을 세울 거야 말씀해 주셨어요. За тийм дээр харах юм бол цааш нь хэлсэнтэй цаашдаа энэ өнөөдөөс хойш 160 жилийн дараа Кореш гэдэг хүнийг би босгоно гэж хэлсэн. 그 사람이 나의 목자다 그러셨어요. Яа асуулт түүнийг хончин гэж хэлсэн. 예루살렘이 다시 건축되고 성전 기초가 다시 놓일 것이다. Тэгээс Иерусалим дахин баригдаж тэ энд одоо эзний өргөжсөн дахин сэргээгдэх болно гэж хэлсэн. 무너진 성전이 다시 세워지죠. Тэгээс тэр нурсан хамнууд дахин босно гэсэн. 무너지지 않게 할 사람이 있다고 하면 좋죠. Гэтэ бидний хувьд тийм унахгүйгээр босч байгаа хүн бол сайн тийм. 저나 여러분들께서 이 무너질 수밖에 없는 성이 무너지지 않게 할 수 있다고 하면 그 사람은 귀한 사람이죠. За бид нэр тийм магадгүй яг тэр цаг үедээ тийм
Нурах гэж байгаа зүйлсүүдийг за энэ нурахгүй байх болтугай гэж хэлж байгаа хүн бол ер нь бол тий одоо ховор хүн. 성경 하나 보고 맞히시자고요. За хэдүүлээ нэг ишлэл үзээд дуусгая. 에스겔 22장 Изекэл номны 22 дугаар бүлгийн 30절입니다. 30. Изекэл 22-ын 30. 한번 읽어주시겠어요? Изекэл 22-ын 30. За. Би энэ нутгийг устгахгүй тулд энэ нутгийн төлөө миний өмнө цоорхойд зогсож хэрмийг барих хүнийг дундаас нь хайсан боловч ганц ч олдсонгүй. 내가 그들 가운데서 한 사람을 찾는다는 거죠. 한 사람. Бурхан хэлсэнтэй би нэг хүнийг хайж байна гэсэнтэй. Бид нар дундаас нэг хүнийг хайж байна. 그 땅을 위해서 성벽을 쌓는 사람. Энэ газрын төлөө тэр хэрмийг босгодог хүнийг хайж байна гэсэн. 무너진 곳에 서서 나로 그 성읍을 멸망시키지 못하게 하는 사람. Тэр хэрмийн цорхот нь зогсоод тийм энэ хэрм нурахгүй төлөө хичээж байгаа тийм хүнийг хайж байна гэсэн. 근데 그 한 사람을 찾았지만 내가 그 사람을 발견하지 못했다는 거죠. Гэтэ би бурхан тийм хүнийг хайсан боловч тийм хүн олдоогүй гэсэн тийм. 지금 성벽이 무너지려고 그러고 있어요. За одоо яах гэж байлаа? 지금 성벽이 무너지려고 그러고 있어요. Одоо яг яаж гэхэлэр чинь хэрэм нурах гэж байгаа яг ийм нөхцөл байдал байгаа гэдэг энэ дээр харах юм бол 진리가 무너지고 있어요. яг үүндээ одоо яг харах юм бол үнэн ч гэсэн нурж байгаа юм уу байгаа. 하나님 말씀대로 믿음으로 사는 사람이 없어요. Бурхны үгийн дагуу итгэлээр амьдарч байгаа хүн байхгүй байна. 순종하는 사람이 없어요. За тэгээд дуулууртаа дагаж байгаа хүн байхгүй нь гэсэн үг. Эзэн хайгаад болохгүй. 뭐 성경 하나님 말씀을 농담처럼 들어요. Тэгээд Бурхны үгийг хүн яг л энэ тоглоом шоглоом болгож сонсдог. 이게 하나님 말씀이다 말해줘도 우습게 알아요. Тэгээд хүмүүс үгээр энэ бол Бурхны үг гингүүд өөдөөс баг ингээд тоглоом дохгүй гэдэг. 그러나 진리를 전해주는 거죠. 하나님 말씀 전해주는 거죠. Тэгсэн мөртлөө яг гэхээр гэтээ тэгсэн ч гэсэндээ бид нар эзний үг дамжуулж өгдөг. 무너진 곳을 다시 쌓고 더 이상 무너지지 않도록 막아서는 사람. Тэгээд нурж байгаа зүйлийг тэ дахин илүү нэмж нурахгүй тулд тэрийг өөрөөрөө чулуунгаа хааж байгаа хүнийг хайж байгаа гэсэн байна. 머리를 갖다 대고 어깨를 갖다 대고 무너지지 않게 힘을 쓰는 사람. Өөрөөр хэлбэл тэ өөрийнхөө биеэр толгоогоор цээжээр чамаагүй тэ халахтаад ингээд унгахгүй хичээж байгаа хүнийг хайж байгаа гэсэн. 그런 사람이 되셔야 됩니다. Тэгэхээр бид нэр тэр хайж байгаа нэг хүн болох ёстой. 사람들이 무시할 수 있어요. Хүмүүс ингээд үл тоож магадгүй. 그래도 한 사람을 하나님이 찾으시면 그 성을 구원해 주시는 거예요. Гэтэ бурхан яг л нэр өөрийнхөө хайж байгаа хэн нэгэн хүнийг олчихвол юм бол тэр газрыг аварч өгөхөд бэлэн баг. 기도하겠습니다. Найл хамтдаа залбираад усгая. 거룩하신 하나님 은혜를 감사드립니다. Ариун эзэн минь таны нэгүүлсэнд л талархъя. 하나님께서 저희를 구속하여 주신 것을 감사드립니다. Эзэн минь та биднийг аварч өгсөнд л талархъя. 이제 하나님만 사랑하게 해 주시옵소서. Эзэн минь бид зөвхөн таныг л хайрлаж амьдрахад туслаач. 모든 우상을 다 내다버리는 제거하는 저희가 되게 해 주시옵소서. Эзэн минь бүхий л шүтэнүүдийг тайлж хайдаг, устгадаг хүмүүс байлгаж өгөөч. 끝까지 이 진리를 붙잡고 나가는
바른 진리를 세워 나가는 저희가 되게 해주시옵소서. Эцсээ хүртэл бид нэр үннээс зуурдаг, үннийг ингээ хайрладаг хүмүүс болгож өгөөч. 살아가는 귀한 하나님의 종들을 끝까지 항상 하나님께서 붙들어 주시고 보호해 주시옵소서. 예수님의 이름으로 기도드립니다. Эзэн минь таны нандин энэ хүмүүсийг их зүртлэн та хамгаалж барьж байгуулах болтугай. Танд талархъя. Эзэн Иесусийн нэрээр залбингуулаа. 아멘. 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 감사합니다. 네, 네. 수고하셨습니다. 네. 다음에 뵙겠습니다. 네. баяртай манайхаа. 들어가세요. 알아보세요. 네. баяртай.